За сайн байцгаана уу манай гал махбодтой гал махбодод багтдаг хоньны ордныхан, аслангийн ордныхан, номын ордныхан багтдаг. За та бүхэндээ одоо амьдралд чинь тохиолдох дараагийн чухал зүйл юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За ер нь бол яг та бүхний одоо энэ видеог олж үзсэн цаг бол одоо зөв цаг нөхцөл байхаар ингэж шившиж уншлаа. За эндээс харахад бол одоо манай Fire саяныхан бол одоо ер нь бол нэлээд одоо мөнгө ажил руу төвлөрсөн байдалтай харагдаж байна тийм ээ. Ажил мөнгө төвлөрсөн, мөнгөндөө төвлөрсөн ер нь бол яг одоо нэгэн хэвийн байгаа байдал харагдаж байна л да. Одоо ажиллаа хийгээл олдог мөнгө олдгоороо олоод ч юм уу тийм ээ, нэг нэм хэвийн байдал харагдаж байна. Гэвч удахгүй одоо байдал одоо өөрчлөгдөхөөр харагдаж байна тийм ээ. Магадгүй ажлын өөрчлөлт байна тийм ээ. Хит их одоо ажилдаа төвлөрснөөр одоо хувийн амьдрал алдагдах тийм одоо юм уу тийм ээ. Иймэрхүү одоо гэр бүл ард хоцрох ч юм уу тий. Иймэрхүү байдал харагдаж байна. За эндээс харахад бол ийм одоо хүчтэй ийм одоо энерги нь одоо чухал үйл явдалд онцолж ярих гэдэг юм бол одоо ийм хайр сэтгэл одоо ганц бие улсууд байна л да. Одоо хэд одоо өөрийгөө хаяад юм уу, бүр хүүхдээ хайр хэтэрхий мөнгө ажилд одоо төвлөрчихсөн тийм ээ. За тэгсэн чинь одоо ингээд ер нь ингээд сайхан ингээд байна гэд бодоод явж итэл яг одоо хүний зүрх сэтгэлийн асуудал юм болохоор одоо сөхөгдөж гарч ирэх тийм ээ. Ганцаардах нэг мэдсэн чинь одоо ганцаардчихсан одоо хань ижилж байхгүй ийм байдал байна. Нэг хэсэг нь нөгөө нэг хэсэг нь одоо энд бол би шинэ хүн гэж харахгүй байна. Нэг хүнтэй одоо та учирсан юм уу эсвэл одоо таны ойр тойронд байна тийм ээ. Энэ хүн тэр учраг байгаа бол удахгүй учрна. Энэ хүн болвол одоо нэлийн амьдралд тогтчихсон би энэ King of Coins гэх гэдэг юм л та. Ийм хүн байхын тэгээ энэ хүн болвол нэлийн одоо тийм залуухан ч хүн биш байна. Энэ донд иргэм насны эсвэл одоо таны насны үе эсвэл жоохон ахмад насны ч юм уу тийм ээ. Энэ хүн бол ингээд ажиллаад амьдраад одоо хийдэг юм хийчихсэн одоо сайхан одоо карьер юу гэдгийг юм үзчихсэн одоо мөнгөний барайд үзчихсэн ийм хүн байх юм. За энэ хүн бол одоо тэгээд их яарвч болохгүй одоо нэлээд одоо удаанаар үзэж байгаа юм шиг тийм ээ. Одоо түргэл одоо суй одоо тэгээ ингэхгүй байгаа юм шиг харагдаж байна. Энэ нь одоо таныг нэг эргэлзэх байдалд хүргэсэн юм шиг тийм ээ. Гэвч энэ бол одоо тийм биш юм аа. Нэлээ ултаа үзэж байна гэж бодоо заяа. За тэгээд тэр чухал үйл явдал. За энэ хүн одоо гарч ирснээр одоо таны ажлын одоо амьдралын ачааллыг багасгах нэ тийм ээ. Энэ хүн гарч ирснээр одоо таны нуруунд дээрх ачаа багасгах нь та өөртөө анхаарал төвлөрүүлж одоо чадхаар болох нь тийм ээ. Нэг иймэрхүү юм харагдаж байгаа юм. Тэгээд ер нь байдлыг нэг одоо хийсвэрээр одоо хурцгах гэсний хэрэггүй тий. Ер нь бол болдог юм болохоор болно тий. За гэсэн ийм мессеж байна. Мөн одоо дараагийн нэг миний хэлэх ёстой юм бол одоо энэ эргэлзээд тийм ээ. Одоо танд энэ дээр одоо шийдвэр гаргахад хэцүү байгаа харагдаж байна тийм ээ. Яагаад гэвэл энэ одоо үнэн юм уу? Ийм эргэлзээ харагдаж байна л да. Үнэн юм уу? Худлаа юм уу? Тий. Энэ одоо тий гэсэн ийм эргэлзээ байгаад байх юм. Танд одоо энэ шийдвэрийг гаргахад одоо бас нэг бас зохих хэмжээний одоо strength тий одоо юу гэдэг юм
дотор хүч хэрэгтэй байгаад байна л та тийм ээ. Ер нь бол яг миний энэ дээр харж байгаагаар бол ер нь эргэлзэх юм алгаа итгээд үзвэл яасан юм бэ гэсэн. За энэ хүнээс одоо дөрвтэй хариу 10 дугаар сарын үед ирэх магадлал тун өндөртэй юм. 10 дугаар сар ер нь таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх гэх одоо тойртос гарсан л да энэ одоо нөгөө удаан ч гэсэн та одоо хүсэлтээ хүрнэ л гэж байна. Ер нь бол хүссэн зүйл чинь бүтнэ. За энэ дээр ахаад нэг миний нэг нэмж хэлэх одоо юм гэх юм бол одоо магадгүй энэ шинэ ажилч байх магадлалтай одоо тийм ээ. Яагаад гэх юм бол би энэ дээрээс ингэж харж байна л да. Ажил одоо мөнгө карьер ингээ хэдийгээр та ингэж их мөнгө карьер ингэж одоо ажилдаа төвлөрсөн боловч тийм ээ ямар нэг байдлаар урагшилж өгөхгүй байгаа юм шиг тийм ээ тийм байдал харагдаад байх юм. Тэгэх юм болвол одоо та одоо бас л танд бас шийдвэр сонголт одоо шийдвэрээ одоо гаргаж одоо шинэ ажил сонгох юм уу тийм ээ өшөө stable job сонгох одоо өөр одоо direction сонгох одоо шинэ ажил search хийх тийм ээ энд бол одоо магадгүй 10 дугаар сарын үед танд бас шинэ ажлын санал гарч ирж магадгүй харагдаж байна л та. За энэ бүхэн дээр одоо бас нэг танд одоо өшөө одоо хэлэх зөвлөгөө гэхэр зэрэг ер нь өөртөө ихтэй бай тийм өөртөө итгэе. Ер нь бол таныг одоо ажлаас солих юм бол одоо таныг бол бас нэр хүнд дараагийн орсон ажилч нь бас энэ байгаагаас илүү бас үр өгөөчтэй бас карьер өссөн бас одоо дараах зэрэг юу гэдгийг тийм ээ тэр хүн таныг дэмжсэн таны мөнгө өссөн за иймэрхүү байдалтай харагдаж байна. За буцаад нөгөө хайр сэтгэлийн асуудалд ер нь аль нь хайр сэтгэлч байна уу юу ч юм. За энэ ажилч байна уу. За эхлээд одоо шинэ ажилд ороход одоо нэлээд эвгүй байх нэ тийм ээ та одоо сонгож чадахгүй одоо шинэ одоо яг одоо ийм шинэ ажил одоо шинэ зүйлс бол одоо эхлээд танд одоо таагүй байх магадлал өндөртэй тийм ээ тэгээд энэ одоо энэ төр зүрийн ийм зүйлээс одоо шантрах хэрэггүй тийм ээ энэ бол одоо төр зүрийнх юм гэсэн мессеж байж байна. За ер нь бол миний харж байгаагаар одоо шинэ хайр сэтгэлтэй болж зарим нь бол одоо шинэ ажил төрөл шинэ бизнес сонгох ийм магадлалтай юм гэсэн дараагийн чухал үйл явдлууд харагдаж байна л та. Тэгээд энэ би хэлээд байна л да энд одоо өөртөө ихтэй бай тийм ээ энэ одоо жишээлх юм бол энэ мөнгөтэй одоо баян энэ мундаг сайхан хүн намайг одоо юу гэдгийг тийм ээ намайг тоолоо энэ худлаа ярьж байгаа байх. Эсвэл одоо энэ эргэлзээнүүд харагдаад байна л да энэ дээр одоо бараг л шууд л тэгж харагдаж байна. За энэ бүхэн бол одоо ер нь бол одоо энд бас карманы юу гарсан л да. Одоо таны одоо хийж одоо бүтээсэн зүйлийн одоо шагналч юм шиг тийм ээ. За одоо тэгээд success буюу амжилтанд yes гэж хэлье. Одоо ер нь ингээл шинэ сайхан ажил одоо энэ шинэ хүн бас энэ хүн гарч ирснээр амьдралыг чинь өөрчилсөн ийм юм сайхан юмнууд харагдаж байна. Тийм. За би өөр чинь хэлээгүй юм үлдсэн бэ. За иймэрхүү мессежнүүд байна шүү. Би бас энийг бас ингэж бас нэг төрлийн хүмүүс нь бас ингэж харагдаад байгаа байхгүй юу. За яг та ажил карьерээ солисноор одоо энэ хүнтэй учирч магадгүй тийм ээ энэ таны магадгүй хамтрагч юм уу дарга босс юм уу тийм ээ
ямар нэг ийм хүн байх магадлалтай. Тэгээд ямар ч байсан энэ хүний энерги бол айгүй хүчтэй байна. Энэ хүн бол одоо амьдрал ямар ч байсан чиний ачаанаас үүрэлцэх юм байна. Чамаг амьдралыг чинь юу н оронгоор та шинэ газар нүүж очсон одоо шинэ байранд нүүж орох ч юм уу тийм ээ, бас тийм юм зарим нэгэнд нь харагдаж байна шүү. За ингээд та бүхэнд ас жаргал сайн сайхан бүхнийг хүсье, тус болсон гэж найдаа. Дараагийн видео хүртэл баяртай.